маш олон үйлдэлтэй. За тэрнээс бол товчхон болол нэр жимсүүдэд тайлбарлая. За тэгэхээр бидний одоо энэ харагдж байгаа энэ гүн хүүх өнгөтэй эсэглэн за байгалийн нэр жимс маань түрүү хэлсэн тийм ээ. Илчлэгийн хувьд бол маш бага хэмжээтэй илчлэг гаргадаг. Тэгсэн мөртөө шимт бодис маань өндөр байж байгаа бахна. Цусан дахь глюкозыг бууруулна гэдэг байгаа маань саяны бидний хэлээд байгаа инсулин буюу чихрийн шижийн эмгэгийн үед бол бас эмчилгээний одоо үр дүн өгнө гэсэн үг. За дараагийн нэг бас гол зүйлүүд байд юу вэ гэхээр монголчуудын дунд бол хүйтэн сэрүүний улиралтай холбоотойгоор бөөр шээсний замын одоо эмгэгүүд бол маш их өндөр байдаг. За тэгэхээр бөөр шээсний замыг үүсгэждэг хамгийн гол одоо бактери бол Escherichia coli буюу E. coli гэж бактери байдаг. Тэгэхээр нэрс жимсний үйлдэл яадаг вэ гэхээр энэ Escherichia coli гэдэг бактери маань бөөр шээсний замын хучуур эсэд очиж одоо нэг үрлүүд холбогдох процессыг бол бас дарангуулж яадаг байна гэсэн ийм судалгаа байдаг. Тэгэхээр юу гэхээр бактери очоод шээсний замд одоо очоод холбогдоход нь нэг үрлүүд гулгаа тогтохгүй байх үүргийг бол нэрс жимс бол үзүүлж яадаг байна. За цаашлах юм бол бөөр шээсний замын одоо Candida albicans гэж одоо мөөгөнцөр байдаг. Тэгэхээр энэ мөөгөнцрийг бас эсрэг үйлдэлтэй байх нь бол бас судалгаагаар гаргасан. За түрүүн хэлсэн антиоксидант чанар гэж яриад байгаа. За антиоксидант чанар маань биднийг нөгөө залуужуулах буюу арсыг нь гоё байлгахад хамгийн гол үүргийг бол гүйцэтгэж яадаг. Тэгэхээр нэрс жимсээ бид нэ тогтмол эргэж чадсанараа антиоксидант чанараа сайн авах нь байна. Энэ нь яадаг вэ гэхээр бидний нарны хэд ягаан туяанд бидний арс гэмтэж байгаа. Тэгэхээр энэ гэмтэж байгаа арс одоо залуужуулах, хамгаалах үйлдэлийг бол үзүүлж яадаг байна. За цаашлах юм бол тархийг сэргээж ой тогтоох үйлдэлийг бол дэмжиж өгч яадаг. За хамгийн бас чухал зүйл бол монголчуудын дунд нас баралт болоод өвчлөөрөө тэргүүлэх шалтгаанд орж яадаг зүр суцны өвчлүүд байгаа. За тэгэхээр зүр суцны өвчлөлт бол тэн дундаа цусан дахь сахарын холестеролын хэмжээг бол бууруулж өгдөг нь бол бас тогтоогдсон байгаа. За дараагийн нэг чухал зүйл бол хор тавдраас нэрс жимсийг бид нэр тогтмол хэрэглэж чадсанараа антиоксидант чанар маань хор тавдраас өрснө сэргийлэх үйлдэлтэй байна. За тэгэхээр энэ хор тавдар гэж юу нь яг юу юм бэ гэхээр хор тавдар бол нэг тийм одоо гаднаас ирсэн тийм хавдрын хортой ис бол биш гэсэн. Энэ ис яадаг вэ гэхээр бидний эсэд өөрөө мэдээллийн хувьд бол гажигралд ороод бидний ис буруугаар маш олноороо өсөж үржсэн зүйлийг л одоо бид нэр хор тавдар гэж яриад байгаа. Тэгэхээр энэ хор тавдрын гол зүйл бол түрүүний хэлээд байгаа чөлөөт радикалууд бидний эсийн ДНХ-г хэд одоо буруугаар гэмтээж өгснөөрөө энэ эсийн хувьд бол хуваагдлын хувьд бол буруу мэдээлэл очсноос хор тавдар үүсч идэг. Тэгэхээр бид нар антиоксидант чанартай зүйлүүдийг тогтмол хэрэгжиж чадсанараа хор тавдраас өрсөн сэргийлэх боломжтой байна гэдгийг бол олон улсын эрдэмтэд судалгаагаар бол тогтоосон байдаг юм аа. За тэгэхээр өнөөдөр бол нэрс жимсний одоо эрүүл мэндийн ашиг тусыг эрүүлжүүлэх, залуужуулах, цаашлаад урт наслуулах үйлдэлүүдийн талаар та бүхэндээ мэдээлэл хүргэлээ.